Тэр жинхэнэ дүрээ ил гаргах цаг болсныг мэдрэнгүүтээ буцаад өөрийнхөөрөө хуурч бараг л хоол болох шахсандаа нулимс цэлгэнсэн хിവэр байлаа. Аян харин идэх гэж байсан амттай шувуу нь гинт алга болсонд алмайран зогсно. Нөгөө талд нь Меги жижигхэн хөвгчөг уйлж буцаад 5 дугаар гүнж рүү хуурч амжихаас өмнө идүүлчихвээ гэж айж байв. Аянга юу болоод байгааг ойлгохыг хичээн. Чи бас шулмуу гэж асуухад Меги хэсэг уйлахаа болж дургуутсан янзтай тийм гэж хариулна. Тэр даруйд нь аянга түүнтэй илтгэр мэндэлж нэрсээ солилцсон. Хэдийгээр Меги түүнийг итгэх гэж оролдсныг бүрэн уучлаагүй ч аянгын цээжин дээрх хяналтын чулууг анзаарав. Аянга өөрөө ч тэрийг мдээгүй байсан бөгөөд Меги энэ нь зөвхөн шуламд зориулсан хос чулуугаар холбогдсон байршил хянах зориулалттай гэдгийг тайлбарлана. Аянга түүнийг аав нь өгсөн. Зүгээр л гоёл гэж боддог байсан хэмээн хэлв. Харин Меги өөрийнхөө чулууны тухай хэлэхээс татгалзаж ааш түүнд хинт ч битгий хэлээрэ гэж загсныг дурдна. Аашийн нэрийг сонссон аянга түүнийг хамт явж байгааг ойлгож ааш энэ газраас хүмүүсийг явуулах гэж оролдож байгааг хэлв. Харин өөрөө манай баатрын хийж буй гайхалтай бүтээл урд өмнө байгаагүй зэвсэг шин зүйлсийг бахархалтайгаар ярьж эхэлнэ. Меги тэдгэрийг өөрийн нүдээр харахыг хүсэхэд аянга зайлтай инээмсэглэн шуламдын холбоонд элсэж бордер таундад үлдвэл боломжтой гэж хэлнэ. Гэвч Меги ааштай үлдэхээр шийдэж аянгач бууж өгөхгүйгээр эндхийн амттай хоол, мөөг, хөгжилтэй амьдралын талаар ярьсаар түүнийг ятгахна. Яриаг нь сонссоор Мегигийн гэдэс хүртэл хорчигнож эхэлнэ. Эцэст нь аянга түүнийг энд ирж зугаацахыг хүсвэл дагаад яв гэж ятхан хот дундуур хамт давхицгаав. Ханхуу Роланд профессор хоёр алхимийн лабораторид туршилт хийж байхад охид ойруу орж идэх мөөгдүүж замдаа бинд игч харна. Дараа нь тэд оройг хамтдаа хичээллэн өнгөрөөж маргааш өглөө нь хойд уул руу явж хүмүүс бууны сум хийж байгааг үзнэ. Дараа нь шилтгэний цэцэрлэгт сайхан цаг өнгөрөөж Мегич мөч бүрийг нь баяртайгаар өнгөрөөнө. Үүний дараа бордер таавны зах руу очиход Картер буудлагын бэлтгэлээ чанд хийж бай унах нь улам сайжирч байгааг харуулна. Хэд хоногийн дараа аянгатай хамт хэсэг хугацаа өнгөрөөсөн Меги ааш дээр арай оройтож ирэхэд ааш яагаад сүүлийн үед ингэж оройтож ирээд байгааг асууна. Меги баяртайгаар дахин хүний дүрдээ орж аянга түүнийг шувууны ан руу авч явсан гэж хэлээд бүр нэг дахианы гуйж санал болгоно. Ааш тайвангаар татгалзахад Меги өөрөө сэтгэл хангалуун идэж эхлэхийг хараад аашид нэг л эвгүй санагдана. Шувуу өөр шувуу идэж байгааг харах нь ер нь хэвийн зүйл биш. Дараа нь Меги ааш яагаад энэ газрыг тэгтлээ үзэн яддгийн бол гэж асуугаад өөрөө бол энд үлдмээр санагдж байгаагаа хэлнэ. Учир нь ханхуу Роланд үргэлж хөгжилтэй үдэшлэг хийж арт талын хашаанд хоолоо хуваалцдаг. Хит дээрэнгүү элитүүд шиг биш. Зүгээр л халамжтай хүн шиг байдаг. Меги иймэрхүү сайн талыг нь хэлсээр байсан ч аашийн хариу өөрчлөгдсөнгүй. Тэр толгоогоо атхан бухимдаж Мегигийн амьдрал 5 дугаар гүнж түүнийг өршөөн авчихаас өмнө зовлон шаналлаар дүүрэн байсан болохоор одоо энэ газрын гэрэлтэй талыг харах нь аргагүй гэдгийг ойлгоно. Гинэт ааш уурлан энэ газар сүмээс байнга занл хэлэлд өртөж бордер таун давталгагдвал тэдний амнаас ч хормын дотор дуусч мэднэ гэж сануулна. Ялангуяа Divine Punishment Army гэж нэрлэгддэг армийн эсрэг хэн ч хамгаалж чадахгүй. Харин Меги огтхон ч санаа зовсон шинжгүй хэрвээ тэд үнэхээр сүмийг ялбал яах вэ гэж асууна. Ааш толгой дохиж өөрөө ч тийм үр дүнд найддаг гэж хуваалцна. Тиймээс тэр тулаан хийхийг хүссэн. Тэд шүүлтийн армийн цэргүүдийг ялахгүй гэдгийг харуулахын тулд тулалдахыг зорьж байв. Тулааны өдөр эцэст нь ирж эгч Эко дүрмийг танилцуулна. Толгоороо цохиж болохгүй. Хинч хүсвэл бууж өгч болно. Газар дээрээ үхээгүй бол нанагийн эдгээх чадвар хүн бүрийг анхны байдалд нь буцаана. Ханхуу хин нэгэнд асуулт байгаа эсхийг асуухад хинч дуугарсангүй. Тэгээд тэр тулааныг эхлүүлэхээр шийднэ. Хоёр өрсөлдөгч бие биенхээ өмнө зогсно. Ааш энэ баатрын гарт сэлэмж жадаж байгаагүй. Бүр хуйг ч өмсөөгүй байгааг хараад нилээд төгшнө. Магадгүй тэр нум сум хэрэглэнэ гэж бодсон ч санаагаа дарж сэлмээ чанга атгаад ойртон ормогдсон сөхрүүлэх бүрэн итгэлтэй байлаа. Гэвч энэ удаад тийм амар биш байв. Учир нь Картерч мөн бууга гаргаад бэлэн болсон байлаа. Ханхуу тэмцээн эхлэхийг зарлахад ахлагч төмөр сөхүү даруй цохиураа чангаар дэлдэнэ. Хоёр тал зэвсгээ өргөж ааш холоос сэлмээ хүчтэй савчна. Зөвхөн тэр савлалт нь хүртэл Картрийг цочоовч тэр онилж буудаж эхэлнэ.
Айс сумнуудыг харамгацаа яг сүүлийн мөчөд бултаж нүүрийг нь арай ядан шүргэхэд хүргэнэ. Дараа нь тэр биеэ төвлөрүүлж урагш давхин хоорондын зайг багасгахаар гүйнэ. Түүний хурд тийм их байсан болохоор бараг бүдэг дүрс мэт харагдаж үзэж буй хүмүүс хүртэл алмайрна. Гэвч Картер байрлалаа алдалгүй сумыг яг зөв газарт оных гэж үргэлжлүүлэн буудана. Ирж буй сумыг хараад ааш аврах сэлмээрээ шууд хааж амжина. Картер хариу үйлдэл хийхээс өмнө тэр шууд гидс рүү нь хүчтэй цохилт өгч арагш шиднэ. Бөгөөд амьсгаа даран үр дүнхүлээнэ. Тэгтэл аашийн нүрнээс цус урсаж гидс нь бууны суманд бүрэн сүйдсэн байлаа. Түүний ухаан балартаж хараанд бүдгэрч эхлэхэд олны дунд Картерыг яравчлан эмчлүүлэх гэж гуйлдана. Харин ааш сулхан хоолоогоор ялалтаа тунхаглаад дараа нь ханхүүгийн гар дээр унаж бүдрэнэ. Түүхийг цааш үргэлжлүүлэхээс өмнө аашийн өнгөрсөнд нэг харц шидээ. Нэгэн үед гудамжинд тэнэж явдаг жирийн гуйлахчин төдий байсан аашийн амьдрал тийм ч амар байгаагүй. Тэр өдөр хот бүхэлдээ догтлон хөөрч байв. Учир нь гүнж насанд хүрч ард олонд хоол тараах их ёслол зохион байгуулагдаж байлаа. Сүмийн нэр хүндтэй хамлам тун энэ их хүндэтгэлийн арга хэмжээг гүнжтэй хамт хөтлөхөөр бэлдэж байсан. Хамламын нэрийг дулаад ааш нэг л эвгүй нүдэндээ таалагдаагүй нэмсэглэл тодруулна. Магадгүй тэр хүнийг унахыг аль хэдийн хүсэж байсан болохоор тэр биз. Гүнжийн сүйх тэрэг гудамжаар урагшлах үед ааш олны дундуур дайран урд игнэнд гарч ирнэ. Тавдугаар гүнж тэрэгнээсээ буухад олны дуу шуугаан уухайн төрлөг тэнгэрт хадав. Гэвч тэр олон нүүрний дундаас гүнжийн хамгийн их анзаарсан хүн нь ааш байв. Тэдний харц тулгарч тэр мөчөд цаг зогссон мэт санагдана. Тэр богинохон агшинд хооронд нь танил мэдрэмжийн очгяс хийгээд үгээр хэлхийн аргагүй ямар нэгэн зүйл дамжсан мэт байв. Дараа нь буцаад шилтгэхийний дотор аашийг гүнж дуудаж авчруулна. Үйлчлэгч түүнийг урагш түлхэн зогсооход гүнж тэр даруйд нь ааш шулан болохыг мэдэж гудамжаар тэнэх хэрэггүй болно гэж тайвшруулна. Мөн яг тэр үед 5 дугаар гүнж түүнд нэр өгсөн юм. Учир нь өмнө нь ааш нэргүй байжээ. Одоо цагт тэр ухаан орж шувуу охин баярлан гүйж ирээд аашийг чанга тэрвэрнэ. Ааш хит тогтолж буй найзаа өргөн хэр удаан ухаангүй байсныг нь асуухад охин ердөө нэгхэн өд өнгөрсөн гэж хариулна. Нанаа шарахыг нь бараг бүрэн нөхөхөөр сэгсэлж биеийн нь бутарсан хэсгүүдийг цуглуулсан гэж тайлбарлан түүний гайхамшигтай эдгэх чадварыг магтсаар байв. Гэвч ааш үүнд төдийлөн анхаарахгүй. Учир нь түүний бодол аль хэдийн манай баатартай уулзах даалгаварт төвлөрчихсөн байлаа. Манай баатар ганцаараа амарсан байхад леди ааш өөрийгөө газар орны эзэн юм шиг орж ирээд тэмцээндээ ялснаа тогтлон мэдэгдэнэ. Ханхуу Роланд джентльмен зангаа гарган ялагдлаа хүлээн зөвшөөрнө. Ааш түүнийг үнэлж тэр үнэхээр дэлхийн шийдэглийн армийн эсрэг тулалдах чадамжтай нэгэн болохыг хэлнэ. Тэр Картерын хэрэгэлсэн зэвсэг ямар болохыг сонирхох бөгөөд ханхуу Роланд сэтгэл хангалуун байдлаар бууга үзүүлнэ. Тэр энэ бол өөрсдийн цэргүүдийн дараагийн том зэвсэг. Ирээдүйд бүх хүн ийм зэвсэгтэй болно гэж тогломоорч болов сайрхна. Ашбоны нэгийг өөртөө хүсгэд Роланд түүнд бордер таамд үлдэж шуламжийн холбоонд элсэх хэрэгтэйг хэлнэ. Гэвч ааш илтгэхээр татгалзаад 5 дугаар гүнжийн дэргэд буцаж очно гэж мэдэгдэнэ. Хэрвээ Роланд хамгаалалт хэрэгтэй бол фьорд руу ирж болно гэж ч түүнийг урьсан. Роланд ч мөн бордер таамны хаалга түүнд үргэлж нээлттэй гэдгийг баттган хэлнэ. Яг явахын өмнө Роланд түүнийг дуудаж аннаагаар урлуулсан хуучин илтийг нь орлох тусгай хийцтэй шинэ илт бэлэглэнэ. Ааш тэр элдийг баяртайгаар аван барихад дотор нь хүч дүрсэн мэт санагдана. Тэр элд нь жирийн нэг зэвсэг биш гэдгийг анзаарч яагаад гарт нь тэгэж сонин мэдрэгдээд байгааг гайхна. Тэгэхэд Роланд Ааш Ринг гэж нэрлэдэг бөгөөд энэ бол түүний хуучин элднээс хавьгүй дээрх домгийн зүйл гэж зоригтойгоор зарлана. Ааш элдээ далайх үед түүний хүчийг мэдэрч баяртайгаар бэлгийг нь хүлээн авна. Харин Роланд нөгөө талаас түүнийг шинэхэн тоглоомоо зүй бусаар далааж байхад арайхийн өөрийгөө сүгтгэхээс мулталсан байв. Дараагийн үзэгдэлд бид сүмийн тагнуулын армийн хуаран дээр очино. Түүнийг Мира хэмээх эмэгтэй удирдах бордер таамд үнэхээр шулан байгаа эсхийг тандахыг хүснэ. Хэрв ханхүү Роланд шуламдыг нууж байгаа нь үнэн бол ариун шүлд буулгах бүрэн чадал түүнд бий гэж тэр зоригтой мэдэгдэж манай баатрыг сайн балбая гэж ихэд догтлоно. Гэвч түүний өөдрөг бодлыг дайсны дайчид довтолсон тухай мэдээ тасалдуулна. Баатрууд даруй бэлтгэлээ базаах тушаал өгнө. Хуйгалсан бүсгүй гадаа юу болж байгааг харахаар яаран очиход леди Аш ганц хөдөлгөөнөөр бүх цэргүүдийг нурааж унгаана.
Шинэхэн илдээ турших цаг нь иржээ. Үр дүн ч үнэхээр гайхалтай байв. Тэр хүмүүсийг нэг савлалтанд л унгаж байлаа. Ааш хуйгалсан бүсгүйг хоёр хэсэг болгон хэрчиж, дахилч мяг айсандаа чичрэхэд хүргэнэ. Аашийн оршихуй өөрөө л нягт амийг таслах мэт дарамттай байсан тул дахилчийн зүрх зогсох шахна. Айсандаа ухран барьж байсан номоо унахад нь Меги тэрийг сүмийн найрлын ном гэдгийг даруй таньж залтайгаар шүүрч авна. Нөгөө талд леди Ааш илдээ өргөн сүм шуламд хийдэгчгээ энэ тахилчийг өөр дээр нь хэрэглэнэ. Түүнийг алсны дараа бул шухаж дотор нь чирч оруулна. Меги найздаа яагаад ийм зүйл хийснийг нь асуухад сүм мэдвэл их асуудал үүсэн шүү дээ гэж санаа зовно. Харин Ааш сүм мэдхэд мессенжер баг нь аль хэдийн 2-3 сарын өмнө алга болсон байх болно гэж тайлбарлана. Роланд Уимблдон энэ бүхнийг яаж зохицуулсан ч шуламтай хамтын ажиллагаа эцэстээ ил болно гэж тэр тодруулна. Дараа нь тэд тагтаагаар Хермес рүү илгээж байсан мессежүүдийг нь харуулна. Меги тагтаануудыг аль хэдийн барьчихсан. Тиймээс сүмд буцаад ямар ч мэдээ очихгүй гэж мэдэгдэнэ. Үүнийг сонсоод Ааш Бордер таавнд эд сүмийн армийн довтлохоноос өмнө маш хэрэгтэй хугацаа олцсонд баярлаж манай Баатарт тус болж байгаадаа өөрийгөө нилээд урамтай мэдрэнэ. Меги найзынхаа энэ их мастер төлөвлөгөөнд эрхий хурууга өргөн дэмжиж ямар ч шалтгаанаар ч юм леди Ааш манай тагтааны охинд Хэлийн хотод үлдэх зөвшөөрөл өгнө. Жаахан охин 5 дугаар гүнжидэж бас дуртайгаа хэлэхэд Ааш түүнд фьордод сард нэг удаа зочилж бай гэж хэлнэ. Ингэснээр тэр Хэлийн хотод юу болж байгааг хянан хоёр талын хооронд харилцааг хөнгөвчилж чадна. Хэрвээ байдал эвгүйтвэл Хэлийн хотыг фьорд руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөч энэ байв. Меги үүнийг сонсоод хөөрөн баясна. Нар мандахын яг өмнөхөн бид дахин Хэлийн хотын шилтгэнд эргэн ирнэ. Энд сэр Ферланд Элтек түүний эхнэр Ирэн Элтек нар өгөөмөр ханхуу Роландын урилгаар хааны зогт оролцож байлаа. Роланд тэднийг хитрхи бүү татгалзаарай. Ферланд ийм их хүндлэлд талархаж байгаагаа илэрхийлж эхнэр Ирэн ч мөн талархна. Тэрээр ялангуяа манай Баатарт түүнийг багш болж ажиллах боломж олгосонд баярлаж байгаагаа онцлно. Роланд бүхнийг боловсролын яамны эрхлэгч эгч Скол зохион байгуулсан гэж магтаж хэлэв. Эрен шууд гол руу норж тэднийг яг яах гэж дуудсныг асууна. Роланд энэ оны эхний хагаст хийхээр төлөвлөсөн зүйлээ тогтлон илчлэнэ. Тэр хотын төв талбайд 7 хоног бүр жүжиг тоглуулахаар бэлдсэн бөгөөд зохиол, тайзны хэрэгсэл, санхүүжилт нь бүгд бэлэн. Одоо зөвхөн жүжигчд л хэрэгтэй гэжээ. Long Song Fortress-т өмнө нь жүжигчин байсан. Иренийг тэр гол дүрд тоглохыг урьсан байна. Эмэгтэй эхэндээ ийм том ажилд эргэлзсэн ч манай Баатар түүнд ажилд нь цалинтай урамшуулал үзүүлж нөхөр нь ч мөрөөдлийг нь дэмжиж буйгаа илэрхийлнэ. Хосоод баг зэрэг хайр сэтгэлийн өнгө оруулж манай Баатар жаахан эвгүй байдалд орно. Тэр хоолоогоо засан дараа нь тэдэнд зохиолуудыг тараана. Эхний жүжиг нь энгийн эмэгтэй болон ханхүүгийн хайрын тухай, Цэндерелла, хоёр дахь нь шуналтай газар эзэмшигчдийг жирийн хүмүүс мохоодог. Midnight Crow. Гурав дахь нь хатагтай Сколтой хамт бүтээсэн. Өөрсдийнх нь анхны зохиол болох Witch Diary юм. Эмэгтэй зохиол бүрт нь алмайран гайхаж манай Баатар соёлын шин салбарыг эхлүүлэхдээ ихэд догтлоно. Тэр жүжгүүдийг сүмийн суртал ухуулахыг эсэргүүцэж, дэвшилтэд үзэл санааг түгээхэд ашиглахыг үнэхээр хүсэж байлаа. Дараагийн кадарт манай хөөхөн тагтаа охин өмнөхөөс хамаагүй тансаг зогт бүрэн алмайран зогсно. Өмнө нь бидний иддэг жирийн хямд буфетнаас өөр энэ ширээ бол дээд зэргийн байлаа. Бүгд мегийг халуун дотноор угтаж авна. Хүү маань өөрийгөө альпын ёсоор танилцуулахыг завдтал жаахан охин шарсан шорлого ширтээд ханхүүг огт сонсохгүй байв. Тэр өсөглөнгөө тэсхээ болтлоод өгсөн ч Венди өөрийн танилцуулга хийгээд хатагтай мөн түүнд ханхүү өөрөө хийсэн барбекю соусаа амталж үзхийг уриална. Тэр соусаас хуруугаар амсаж үзээд амандаа хийхэд энэ амтыг өмнө нь амсаж байгаагүй мэд тоглон баярлана. Бүгд түүнийг шорлогоо идэж байхад нь тойрон цугларч түүний тагтааны төрхийг сонирхно. Тэд өөр шувуу болж хувирч чадах уу гэж асуухад тэр чадна гэж хэлээд эхлээд бор шувуу дараа нь цахлаа. Эцэст нь хөөхөн тат болон хувирч харуулна. Түүний өхөөрдөм хувирал бүхний сэтгэлийг булааж бүгд түүнээс нүдээ салгаж чадахгүй болгоно. Анна Роланд руу эргэж 5 дугаар гүнж бас шуламдыг цуглуулж байна гэж огт бодоагүйгээ гайхан хүлээн зөвшөөрнө. Роланд ч мөн гайхаж байгаагаа илэрхийлж эгч рүүгээ захиа илгээж нэгдэж ажиллах санал тавихаар шийдснээ хэлнэ.
Меги фьорд руу буцаж очихдоо тэр захиаг хүргэнэ. Мегигийн тухай ярихад Анна нисэх боломжийг үнэхээр гайхалтай гэж бодон шувуу шиг задгаа тэнгэрт хөөрөх хүсэлтэйгээ илэрхийлнэ. Манай залууд аль хэдийн бүхнийг бэлтчихсэн юм шиг харагдана. Дараагийн кадрт халуун анхаарын бөмбөлөг гарч ирэн Аннагийн хүслийг биелүүлнэ. Тэр тэнгэр өдгөөрч өндөртөөс бүх юм өчүүхэн мэт харагдах бөгөөд хөлийн хотыг анх удаа шувууны нүдээр харна. Дараа нь тэд бөмбөлөг хэрхэн ажилдаг гэх мэт техникийн зүйл ярилцсаар байгаа ч бид хөгжилтэйг нь илүү харж байна. Ханху Аннад яг одоо бүхэн түүний Black Fire дээр тогтож байгааг хэлнэ. Гэнэт Анна Redwater River-ыг дээрээс олж харж туршилтын талбай, Лефийн ашигладаг газар, саяхан барьсан үйлдвэрүүдийг бүгдийг дээрээс харна. Аж үйлдвэрийн эрентэй зэрэгцээд манай Баатар бохирдол уур амьсгалын өөрчлөлтийн эрен үеийг ч эхлүүлчихлээ гэж хэлэхэд буруутахгүй. Ханху бүхнийг түүний ачаар ихэлсэн гэж тайлбарлаж түүнийг магтана. Анна бүхнийг гайхан харж байтал ханху хажууд нь дөхөж гараас нь атгана. Гэвч Анна ээж нь галд нас барсныг дурсахад уур амьсгал нэг л намсна. Тэр зөвхөн өтгөн утаа галд арай ядан зүхтаж гарснаа төдийгүй өөрөө ч шулан болсон тухайгаа гунигтайгаар өгүүлнэ. Тийм болохоор тэр удаан хугацаанд галаас айдаг байсан. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд хэцүү байжээ. Шоронд байхдаа ял шийтгэлээ амсах нь тайвшрал авчирч магадгүй гэж бодсон ч ханхүү түүнийг аварч хүч чадлаа хэрхэн удирдахыг заасан. Уур амьсгал зөөлрөн ханхүү хүртэл улайх үед тэд дахин нэг үнсэлцэнэ. Дараа нь бөмбөлөг дотор юу болсныг хэн ч мэдэхгүй. Зөвхөн алга ташилтын чанга дуул сонсогдно. Магадгүй тэд хөгжилтөө зүйл хийж байсан бололтой. Богино аяллаа дараа бөмбөлөг газардахад хүн бүр үнэхээр баярлаж амжилттай буусанд нь талархна. Зарим нь ийм эрсдэлтэй юм хийсэнд ханхууг зэмлсэн ч тэр өөрийн бодлогыг хүлээн зөвшөөрч Меги аян хоёрыг дэмжлэг болгон араас нь дагсан гэж тайлбарлана. Тэгэхэд нэгэн шулам аянга Меги хоёрыг шоолж тэд л ганцаараа нисч чаддаг юм шиг битгий аашил гэж хэлнэ. Аянга Меги хоёрч бөмбөлөг тийм ч хурдан биш. Газар дах хүртлээр аль хэдийн цайзын эргэн тойронд 20 удаа эргэлээ гэж хариу барина. Нанаач тэнгэрт хөөрхийг маш их хүсэж бөгөөд бөмбөлөгт суухыг хүсэн асууна. Анна энэ бөмбөлөг хоёрхан хүний даацтай гэж тайлбарлана. Энэ хооронд ханхүү тэнгэр өөд дугаараа гарсандаа бүсгүүчүүдээс уучлал гуйсаар байв. Анна ханхүү хоёрыг бусд нь асууж шалгааж байтал тэд ухраад алхахдаа санамсаргүй мөргөлдөн инээмсэглэл солилцсон. Магадгүй ханхүү бөмбөлөг дотор түүнтэй хамт алга ташилтын тоглоом тоглосондоо баярлаж байсан биз. Харин Найтингейл ердийн хөрөө 100 амтархан сууж байгаад өөрийгөө жаахан орхигдсон мэт мэдрэгнэ. Тэр магадгүй ханхуутай хамт нисхийг хүссэн байх. Түүний хайртай билүү хүртэл тавгнаасаа гулсаж унахад тэр чимээг өхөн холдон явна. Ханхуу асуултаас мултармагц охид руу даллаад явхад Вендич Найтингейл алга болсныг анзаарна. Орой болоход Найтингейл ганцаараа жаахан гунигтай сууж байв. Венди гинт гарч ирээд үдээс хойш яагаад чимээгүйхэн холдсныг нь асууна. Найтингейл эхэндээ зүгээрээ гэж л хэлнэ. Гэвч Венди хувцаа баг зэрэг татаж даашинзан доорох гайхалтай дүр төрхөөр харуулan юу ч боллоо гэсэн түүнтэй ярьж болно гэж сануулна. Найтингейл улааж орхино. Магадгүй Вендигийн цээж нь түүнийхээс том байсанд жаахан эцсэн ч байж мэднэ. Дараа нь тэд орон дээр зэрэгцэн хөвтөж Венди түүний санааг хэлүүлэх гэж байнга түлхэж байв. Найтингейл ханхүү шуламтай гэрлэн гэж хэлсэн нь үнэн байж магадгүй. Учир нь тэр хүний худал хэлж байгааг мэдэрдэг гэж хэлнэ. Венди үүнийг шуламдын холбоонд хэнд ч битгий хэл гэж шууд анхааруулна. Яагаад гэж Найтингейл асуухад Венди ханхүү Грей Каслын ирээдүйн хаан болох хувь тавилантай. Харин хаан тус өв залгамжлагчгүй хааныг дэмжихгүй байж магадгүй. Энэ нь шуламдын ирээдүйд ч нөлөөлж мэднэ гэж тайлбарлана. Венди мөн түүний найз аянга Анна хоёрын хит дотн харилцаанд Найтингейл сэтгэлээр унаж байгааг анзаарч Найтингейлэд та хатан хаан болохыг хүсэж байна уу? Эсвэл ханхүүгийн хажууд энэ хിവэрэ байхыг хүсэж байна уу гэж асууна. Найтингейл хоёр дахь хувилбарыг сонгоно. Венди түүнийг аль хэдийн ханхүүгийн дэргэд байгаа. Тиймээс санаа зовох зүйлгүй гэж тайвшруулна. Тэр түүнийг энэ бодит байдалтай эвлэрч ханхүүгийн хажууд зүгээр аз жаргалтай амьдр гэж зөвлөнө. Үзэгдэл Holy City рүү шилжин тэнд ёслол нэрээр нэгэн хүнийг бузар тахилч нар хэрцгийгээр тарчилгаж байлаа. Өвдөлт нь тийм хүчтэй байсан тул тэр хүн өвдөлтийг твчхийн оронд үхлийг гуйж эхэлнэ. Харин хамб Мэйн нилээд төгшөөртэй харагдана.
Яг энэ үед сүмийн том дарга ирж Мэйнд зогс гэсэн тушаал өгнө. Хамб Мэйн шууд л энэ хүн ч мөн адил элитийн шүүлтийн нармын шалгалтад унсан хүн гэдгийг ярина. Манай урд буй хүн бол яах аргагүй Пап лам О'Брайен юм. Пап лам түүнд амраагаарай гэж хэлэхдээ яг тэр хүнийг хэрцгийгээр цаацлах утгатай байв. Дараа нь тэр залуугийн гараас атгаж анх ёслол хөтөлж байхдаа өөрөө түнээс ч их нервддэг байсан. 45 хүрчээд ч бөөлжиж цусны үнрээс толгой иргэдэг байсан гэж тайвшруулна. Мэйн Ахмад хүнээс энэ ёслол үнэхээр шаардлагатай юу? Хэдэн цэргийг шүүлтийн нэрмэд хувиргах гэж байгаа талаар асуухад тэр зүгээр л дараагийн пап болчхоор ч бүх хариулт сүмийн нууц намын санд бий гэж хэлээд яваад өгнө. Гинт нэг хүн тэдний анхаарлыг татахад пап лам түүнийг ёслолд оролцох гэж байгаад нь ихэд баярлана. Газар дээр буй хүн зөвшөөрч өөрийгөө Holy City Guard-ын багийн Root Rotted гэж танилцуулж энэ хувиргах ёслолд оролцох нь нэр төрийн хэрэг гэж хэлнэ. Удалгүй тэд Dreamland Water-оор ухаангүй болгосон нэгэн шулмыг авч ирж өмнөх хүний сууж байсан вандан дээр шинэ хүнийг ууж шулмын цусыг гаргаж эхэлнэ. Түүнийг Divine Stones of Judgment-тай холиход нууцлаг хөхөвтөр шингэн үсэх бөгөөд энэ нь хам ламдч танил биш байв. Дараа нь тэд тэр шингэнийг хүний биед тарина. Ингэвэл тэр God's Punishment Warrior буюу Judgment Army нэг болж хувирах магадaltaй бөгөөд ийм цэргүүд үнэхээр хүчрэхэг. Гэвч хувиралд амжилттай болвол тэдний сэтгэл ухаан бүрэн арилж зөвхөн зүн совин өчүүхэн хүсэл үлдсэн хоосон амьтад болж хувирна. Мөн амжилтгүй болвол аимшигтай шаналж бүр үхэж ч мэдэх эрсдэл бий. Гэсэн ч тахилч нар энэ бол чөтгөрөөттэй тэмцэх цорын ганц арга гэж үзээд бүгдээрээ дуртай оролцоно. Энэ хүн хувиралтын үе шатыг давсан бололтой. Төд удалгүй бид ахлагч болон дэд тахилч хоёрыг хамт байгааг харна. Паблам Мэйнд ийм сайн хувиргах ёслол зохион байгуулсанд нь магтаал өгч 62 дайчин оролцож тэдний талаас илүү нь амжилттай хувирсан гэж хэлнэ. Дараа нь тэр хөгшин хүн Master Cross Eyes-с гаргаж авсан шин төрлийн хорийн тухай ярьж ялзарсан цогц дээр түрэхэд тухайн орчимд тархдаг. Агаарт хөвдөг болохоор идэгч хэрэггүй, хүрэгч хэрэггүй, мөн ямар ч имчилгээ байхгүйг дурдна. Пап лам сүртэйгээр энэ хорыг Грей Кастлын эсрэг яагаад ашиглаж болохгүй гэж асуухад Хилийн хотод харин бүгд намгүм. Анна халуун агаарын бөмбөлгөөс харсан үзмжинд бүрэн алмарсан байлаа. Тэр сах руу эргэж энэ мэдрэмж түүнд ч бас ийм байгаа юу гэж асууна. Гэвч Анна дээшээс харсан бүхэл хөрөг дүр зураг нь сахын зурсан бүтээлүүд болж хувирсныг хараад хэсэгхэн зуур дуугаа алдна. Тэр зурагны тухай юу ч гэж хэлэх гэсэн ч саах түүний хариуг хүлээн зогсоно. Эцэст нь газардах үед ханхүү өрөөнд орж ирээд сахын зургийн хэв маяг эрс өөрчлөгдсөнийг сонсоод тогтлон баярлана. Найтингелийн нүд. Сахын шин зургуудыг харахад хөвсгөрүүл, барцгар цайзын хан, модны холтос хүртэл хүрч болохоор зузаан бүтэцтэй харагдана. Энэ нь зургуудыг үнэхээр бодит мэт болгоно. Сах тэдгээрийн зузааныг бүр цааш нэмэгдүүлж чадна ч ингүүл их өвддөг гэж хүлээн зөвшөөрнө. Найтингейл модны бүтэц дээр хуруугаараа хаслах гэж оролцсон ч чадсангүй. Дараа нь Анна уцтайгаа тэр бүтцийг тохирон гаргаж яг л бодит мод шиг харагдана. Ханхүү зураач руу эргэж тэр зургуудын зузааныг яаж тэгж ихсгэснийг асууна. Тэгэхэд тэр гинэт ойлгож энэ бүхэн бөмбөлгөн дээрээс харсан зүйлээс болсон гэж тайлбарлана. Өмнө нь үнэхээр бодит гэж бодож байсан зургууд нь үнэндээ огт тийм биш байсан. Мод нь ирмэгтэй, уулсан ч логикгүй. Бүгд хоёр хэмжээст мэт байжээ. Тиймээс тэр уран бүтээлээ тэр гайхалтай дүр зурагтай нийцүүлэхийг хүссэн аж. Тэр манай баатрын тайлбарласан жижиг бөмбөлгүүд болох атомуудыг бодож, бээрийн цохилтоо өнгөт бөмбөлгүүд давхарлан цугларч бүхэл дүрс үүсгэж буй мэтээр төсөөлсөн. Тэгээд л зургууд нь бүтэцтэй болж ногоо модод өндийж гүн цэнхэр гол мөрөн доош шингэн мэт харагдаж 3 хэмжээст нөлөөтэй болсон байна. Саах хулайж өөрийн чадвар Аннагийнх шиг ашигтай биш. Өөрөө зүгээр л зурдгал гэж хэлнэ. Ханхүү түүнийг үнтэй чадвартай гэж тайвшруулж гайхалтай нэг санаа хэлнэ. Тэр энэ нь түүний усанд орох асуудалтай холбоотой гэж далдуур зөвлөмж өгнө. Сах ичингүүрч байхад Найтингейл сэжиглэн харна. Ханхүү сахын бүтээдэг зүйлийг зүгээр будаг гэхээсээ илүү эд шидийн бүрхүүл гэж тайлбарлана. Хэрвээ материалын туршилтад тэнцвэл үүнийг усны хоолой хийхэд ашиглаж болно гэж үзэж байв. Охид түүнийг юунд хэрэглэхийг асуухад тэр угаалгын ус тээж явах шаардлагагүй. Өрөө бүрт усны хоолой суйрлуулж болно гэж тайлбарлана.
Төмөр хоолойг хэв болгон цаасаар бүрж сахаар эд шидийн бүрхүүл төрхүүлээд хацсны дараа хоолой болгож ашиглана гэж тайлбарлана. Энэ хооронд Найтингейл ханхуу хэр зэрэг ухаалаг зүйл ярьж байгаад бүр улайран догдолж аанаар улам ойртож байгааг хармагцаа атаархал төрнө. Тэр даруй нүүр буруулж ширээн дээр гараа тасхийтэл зохин ууртай зогсно. Ханхүү түүнд ямар нэг зүйлд уурлаж байгааг нь дор нь анзаарна. Төд удалгүй ханхуу ганцаараа байж улаан усны голын усыг агуулах аврах сав барих талаар бодол хийлнэ. Тэр усыг уурын машинаар савнд шахах гэж төлөвлөж нэгэнт айл бүрт ус орчихвол угаалгын өрөө жорлонгч хялбархан байгуулж болно гэж үзнэ. Удаан ажилласны эцэст нуруугаа сунгаад Найтингейл байхгүйг санана. Түүнийг дуутахаар шийдэхэд тэр хариу өгсөнгүй. Нүдэнд нь жаахан завтай уч гялсхийн түүний толгойд итгэмээргүй санаа орж ирнэ. Тийм ээ. Та зөв таасан. Тэр Найтингелийн шургуулганд нуугдсан зуушийг идэвхэл яах вэ гэж бодож байлаа. Гэвч түүний бодлыг биелүүлэхээс өмнө өөрөө орж ирээд хатаасан загсанд нь хүрэхгүй байхыг хатуу анхааруулна. Дараа нь ханхүү түүнээс сүүлийн үед жаахан унжгар байгааг нь асуухад тэр зүгээр л түүний өмнөх тушаалыг дагаж төөг болохгүй гэж хичээсэн хэмээн хариулна. Ханхүү завгүй явсандаа уучлал гуйж тэр үргэлж дэрэгдэн харуул шиг байж өгдөх талархна. Дараа нь шургуулгыг нээгээд тусгайлан хийсэн буу гаргаж ирнэ. Өмнө нь өгөхөөр зорьсон ч энэ гоёмсог бүтээлийнхээ угалзыг сэлэхэд удаж байсныг тайлбарлана. Энэ револьвер бол тэдний урд өмнө хийж байсан бүхнээс тэсөөр хавьгүй илүү хүчтэй. Найтингейл түүнийг баяртай гаравна. Тэр хэсэгхэн зуур дууга алдаад талархлаа төгдрөн хэлж дараа нь гадаа гараад энэ бууг яаж хэрэглэхийг зааж өгөөч гэж хүснэ. Гараад шууд буудлагын бэлтгэлээ эхлүүлэхэд тэр гайхмаар нь эхний удаадаа л байн онно. Хэд хоногийн бэлтгэл хийсэн ч нэг ч төв оноо аваагүй. Картертай харьцуулахад үнэхээр гайхалтай байлаа. Тэр өөрийгөө илүү сайн хийсэн үү гэж асуухад ханхуу зөвшөөрч дараагийн шатанд бэлтгэлийн симуляцад шилжинэ гэж хэлнэ. Найтингейл дараагийн зүйл юу болохыг мэдэхгүй байхад манай баатар байнуудын дээр шүүгчдийн ариун чулуу үлгөөтэй тэр богино хугацаанд тэднийг унгах хэрэгтэй. Мөн тэдгээрийн нөлөөнд өртөхдөө аль болох хурдан дуусгах ёстойг тайлбарлана. Даалгавраа ойлгосныхоо дараа тэр өөрийгөө бэлдэн дайрахаас өмнөх мөчөд ханхүү түүнийг зогсоож ачуураа тад тэгээд хай нүүн гэж хашгирахаа мартваа гэж инээмсэглэнэ. Тэр эргэж хараад энэ нь зөвхөн санал уу эсвэл тушаал уу гэж ёчтой асууна. Гэвч эцэст нь бэлдэж өмнөх баатарлаг мөчүүдийн дурсамж түүний толгойд орж ирнэ. Венди түүнд ханхуугийн дэргэд аль хэдийн байна гэж хэлж байсан. Тэр гүн амьсгаа аваад шүүгчдийн ариун чулуунуудыг нэг нэгээр нь нарийн онлон буудаж эхэлнэ. Тэр үргэлж миний бамбай байх болно гэж өөртөө дахин дахин сануулж байв. Ажигласан том өдөр ирж сургасан жүжигээ үзэхээр хот даяараа цугларна. Хамгийн сайхан нь энэ тоглолт хүн бүрт үнгүй. Ханхуу бүр худалдаачин хатагтай Маргаретийг ч урьсан байв. Олны дунд өөр нэгэн худалдаачин хог чанарын хувьд энэ хоол үнэхээр өөр ертөнцийнх мэт гайхшран идэж байлаа. Харин фьордын худалдаачин марлон аягнуудын материал хийцийг хараад ихэд алмаарч хэдийг нь өөртөө худалдаж авахд ч бэлэн байв. Худалдаачид бизнесийн яриа өрнүүлж байхад хатагтай Маргарет тэдний өмнөөс уучлал гуйж худалдаачид зүгээр л мөнгө ярихаа болоод чаддгүй жирийн л хүмүүс шүү гэж тайлбарлана. Харин дээр тэнгэрт аянга попкорн эдэнгээ бөөн хөгжилтэй. Миги харин бүхнийг дандаа өөрөө идээд байна гэж гомдолно. Доор ханхуу Маргаретийг танихгүй байгаад гайхна. Маргарет түүнийг багадаас салсан болохоор танихгүй байж болно гэж тайлбарлаад эргээд холбогдохыг л хүсэж байгаагаа хэлнэ. Тэгээд попкорн гэж юу болох? Энэ нь хааны гэр бүлийн зууш мөн үү гэж асуухад манай баатар тийм гэж хариулна. Гэвч үнэндээ тэр нанагийн тусламжтайгаар эгч Левийн тусгай эрдэн шишээр хийсэн аж. Тэр үзүүр үзэж байж амгүй хооломгүй суухыг төсөөлж чадахгүй. Маргарет бүрэн итгээгүй хിവэр байсан тул өмнө нь хааны хотод амьдарч байсан туршлагаасаа шалтгаалan түүнийг хитрхи магтахаа төр зогсоо гэж хэлээд хотод байсан хамгийн ойрын найз нь хэн байсныг асууна. Тэгтэл ханхуу Роланд ямар ч найзгүй байсан. Тэр зүгээр л их сэтгэнүр залуу байж шилтгэний эмэгтэйчүүдийг илж таахад хэрэгэлдэг эд шидийн гар нь л хамгийн ойрын нөхөр нь байсан гэж хүлээн зөвшөөрнө. Маргарет инээж тэр үнэхээр язгууртан эмэгтэйчүүдийн араас их хөөцөлддөг байсан тухайч сонссон гэж хэлнэ. Хөөхий Роланд ичиж тийм эвгүй юм ам алдсандаа жаахан бантна. Дараа нь сэдвээ өөрчилж бүгдийг жүжигт анхаар гэж уриална. Ингэснээр Ирен Элтек Синдереллагийн дүрт тоглосон Синдерелла жүжиг эхэлнэ.
Бас тайзан дээр барууны од гэгддэг гайхалтай Мэй гарч ирэхэд Маргарет түүнийг танихад удахгүй байсангүй. Тэр бүр гайхшран тайзан дээр ийм алдартай хүнийг хараад ихэд догтлно. Ханхүү Роланд түүнийг чимээгүй харахыг хүссэн ч Маргарет сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй Мэйг чангаар магтана. Манай баатар ирээн ийм алдартай найз дагуулж ирнэ гэж урьдчилан төсөөсөн бололтой. Жүжиг үргэлжилэхэд Мегийн жүжиглэлд үнэхээр бодит мэт. Синдереллаг газар хүчтэй түлхэх үед тэр түлхэлд тийм амьд хүчтэй байсан тул үзэгчд хүртэл үнэхээр санаа зовно. Ханхуу Роланд хүртэл тэр түлхэлд хувийн өшөө шиг санагдав гэж бодно. Жүжиг цааш үргэлжилж бүх үзэгч бүрэн татагдан оролцож, ирэнч найз нь хүн бүрийн анхаарлыг булааж байгааг анзаарна. Завсарлагын үеэр нэг үзэгч энэ тоглолт тийм бодиттой байсан болохоор жаахан айсан ч гэж хэлээд эринд сайн байгаарай гэж дэмжинэ. Тэрч баяртайгаар зөвшөөрч энэ удаа өөрийн чадвараар хүн бүрийг байлдан дагуулахаар шийднэ. Жүжиг үргэлжлэхэд аянгач хөөрдөм шулмын дүрд жижигхэн дүртэй тоглоно. Жүжигийн нарийн ширийн зүйлсийг алгасвал эцэст нь их жарин л шоунд ялна. Ихэнхдээ өөгүй жүжиглдэг байсан Мэй энэ удаад Иринийн гайхамшигтай тоглолтын сүдэрт дарагдана. Найз нь ялж байгааг харах нь түүнд бүрч гунигтай санагдана. Энэ хүн Ферланд урт дуу, цайзад олон бүсгүүчүүдийн анхаарлын төв байсан ч эцэст нь Иренийг сонгочихсон. Тиймээс тэр хайр дурлалын гурвлын зовлонгоор нулимсаа барьж дийлэхгүй. Тайзнаас буухтаа тэр Картерыг цэцгийн баглаа бариад зогсож байгааг харна. Тэр өөрийгөө ахлах рейцер Картер Ланис ханхүүгийн рейцер гэж танилцуулж түүний гайхалтай тоглолтыг магтана. Цаг алдалгүй тэр даруй уух юмд урж түүнийг ичингөөрүүлэн зүрхийг нь догтлуулна. Үзэгдэл урт дуу цайз руу шилжихэд Грей цайзын цэргүүд ирсэн байлаа. Танил туг нь хийсэж байгааг харамгцаа элчийн толгой эргэж эхэлнэ. Доорх рицэр өөрийгөө хаан Тимотийн нийлж Лиман HW гэж танилцуулж хааны хотын захиаг авчирсан гэж хэлнэ. Тэднийг оруулахын тулд гүүрийг булгахыг хүснэ. Нэг рейцер зөвшөөрлийн бичгийг хурдан авчирч өгөхөд элч харвал дээр нь Тимотийн тамга дарсан нь илэрнэ. Петро шууд л энэ бол шинэ хааны элчийг ийхүү няцаах боломжгүй гэдгийг ойлгож тэгвэл Грей цайзын хааны хоттой ямар ч хэрэггүй мөргөлдөөн дэгдэнэ гэж бодно. Тиймээс тэр цэрэгт 3 хурдан морь бэлдээд Хилийн хот руу давхин Тимотийн хүмүүс ирлээ гэж Роландад хүргэхийг тушаана. Хэрвээ Skype шиг зүйл байсан бол бүх хаад ханхуунаар ширүүн видео хурал хийж суух нь лавтай. Call of Duty-ийн лоббиос ч илүү хортой байх байсан биз. Цэрэг давхиж оцсны дараа Петро ханхуу Роланд мэдээг аль болох хурдан сонсчихосоо гэж найдана. Дайсны элч 50 хүрэхгүй хүмүүс дагуулсан болохоор тийм ч том аюул биш мэт боловч Петро одоо тэднийг дотогш оруулахаас өөр замгүй. Хаалга доошилж явах үед доорх рейцерүүдийн оршихуй тунч аюумшигтай болж эхэлнэ. Энэ бүхэн удахгүй жинхэнэ асуудал болох нь тодорхой байв. Үүний зэрэгцээ Хилийн хотод ханхуу Роланд анхны ван авчирсан нь энд байлаа. Хүн бүр түүнийг асуултаар буудаж тэр бүхнийг төвчээртэй тайлбарлана. Краныг онгойлгоход ус урсаж хүмүүс гайхан алмайрна. Тэд ус ууж болох уу? Хаанаас ирж байгаа юм бол гэж сонирхно. Роланд түүхийн усыг шууд уухад аюултай. Эхлээд буцалгах ёстой гэж тайлбарлана. Анна дараа нь сифон зарчмыг тайлбарлаж ийм энгийн аргаар ус дамжуулж болдгийг үзүүлнэ. Тэд усыг өндөрлөг дээр байрлуулсан савнд хийснээр хүн бүрийн гэрт хүрч чадна. Роланд бүгдэд нарийн зүйлсийг тайлбарлаж байхад манай тийм ч тансаг биш нэгэн бүсгүй карантиг яах бол гэж сониучирхан хурч үзнэ. Хүлээж байснаар дээрх ган холооноос ус бороо шиг цутгаж эхэлнэ. Роланд шуурхаа орж ирж шүршүүрийн толгой хэрхэн ажилдгийг товчхон тайлбарлана. Үүний зэрэгцээ эгч Лили жаахан шоглон ханхуу бүх 7 хоногоо шилтгэнд өнгөрүүлж угаалтаа илүү тухтай болгох гэж л ийм зүйл хийв үү гэж эгөөдөж асууна. Тэр язгууртнууд тухтай байдлыг ямагт эрмэлздэгийг шууд хэлж тэр ч өөрөөсөө ялгаагүй мэт санагдана. Хатагтай Скол Лилийг намжаахад Роланд тайван сонин зантай байж тухтай байдлыг эрэлхийлэх нь хүний дэвшлийн нэг хэсэг гэж тайлбарлана. Иймэрхүү ухаалагч тайван хариултад Лилийн хамраас өхөн хажуу тийш харна. Дараа нь ханхуу ганцаар байх үед хатагтай Скол Лилигийн аашинд уучлал хүсгээр ирэхэд манай залуу үүнийг зүгээр гээд өнгөрөв.
Лилигийн талаар өмнө нь тийм ч их яригдаагүй тул хадагтай Скол түүнийг хэрхэн олон удаа хууртагдаж одоо бусдад итгэхэд хэцүү болсон тухайга өгүүлж эхэлнэ. Тэр Лилиг улаан усны хот дох нэгэн байрнаас өөрийн эд шидийн мэдрэх чадвараар олсон тухайга ярив. Урд нь хадагтай Скол язгууртны эхнэр болж жүжиглэн өрчилж авах хүүхэд хайж байгаа мэтээр хотуудаар аялдаг байж. Энэ бүхнийг хийхдээ тэр сэрсэн шулам охтыг олж мэдэх гэж маш анхааралтай ажигладаг байсан. Гэвч Лилийг үрчилж авах гэж оролдоход байрны эзэн хүүхдүүдийг зөвхөн насанд хүрсний дараа л авна гэж хэлэн татгалцсан. Энэ нь с ิจ г төрүүлж Найтингейл яамны санхүүг шалгаж үзтэл өнгөрсөн 10 жилд 3 шулмыг сүмд шилжүүлсэн нь илэрчээ. Царайлаг охтыг гойж чимээд язгууртнуудад зарж бусдыг нь байрны арт талын ойд өгтөл нь хайдаг байсныг тогтооно. Байрны эзнийг шалгахад тэр мөнгөний төлөө биш, охтыг хянаж бүр алж чадах тэр мэдрэмжээсээ таашаал авдаг байжээ. Тэгээд удирдагч Кара уурлан ухаантайгаар шийтгэл өгч тэр хүнийг өөрийн гараар устгасан. Охтыг холбоонд урих үед ихэнх нь холбооны хүмүүсийг үзэн ядсан харцаар харж байв. Яг л язгууртнуудын өрчлүүлэх боломжийг нь булаагаад авчихсан юм шиг. Лили ч өөр байгаагүй. Гэвч Кара нь өрчлүүлэх ёстой байсан ч бүгд одоо тэнд ойн ард өгчихсөн найз нарын цогцыг харуулхад Лили бөөлжөөд Вендигийн гар дээр ухаан алджээ. Ухаан орохт нь тэр сэтгэл хөдлөлгүй хүүхэлдэй шиг хоосон байсан ч Вендигийн халамжит арчилгааны ачаар аажмаар сэргэжээ. Гэвч энэ бүхэн түүний язгууртнуудыг гүнзгий үзен ядах сэтгэл үлдээсэн бөгөөд энэ нь манай баатарт хаяа ширүүн хандах шалтгаан нь байж магадгүй гэж бодогдно. Ханхүү Лилийн бүх зовлонд мэдээд тэр одоо ч инээмсэглэж чаддагт нь дотроо гуйнхрын. Тэгэхэд хадагтай Скол нэгэн чухал асуулт тавихад манай баатар түүнийг асуугаарай гэж дохио өгнө. Яг тохирсон мөчид эгч Скол Найтингейлийг дуудахад тэр сүдрээс гарч ирнэ. Роланд энэ бүсгүйчүүд яг юу сэтэж байгааг одоохондоо мэдэхгүй явна. Эцэст нь хадагтай Скол тун эвгүй асуулт тавина. Хэрвээ тэр шуламтай гэрлэхээр төлөвлөж байгаа бол шулам жирэмсэлж чаддгүйг мэдхүү гэж асуулаа. Ханхүү энэ асуултыг нилээд шулуухан гэж үзээд баттай юу? Эсвэл зүгээр таамаггүй гэж лавлана. Хадагтай Скол энэ бол түүхээр батлагдсан хатуу үнэн шулам жирэмсэж байсан тухай нэг ч тэмдэглэл байдаггүйг гонигтайгаар хүлээн зөвшөөрнө. Роланд үнийг нөхөн өрчхүйн тусгаарлалтад орсон жирийн хүмүүсээс тис өөр төрөл болоод байж магадгүй гэж бодно. Гэвч одоохондоо энэ санааг хойш тавьж энэ талаар дараа тунгаахад хангалттай гэж үзнэ. Түүний хувьд Аннаг хайрлаж буйн хүүхэдтэй болж чадах эсгээс нь хамаарахгүй. Харин ч гэр бүлийн холбоонд давуу эрх өгөхгүй, шудраг улс төрийн тогтолцоо байгуулах нь түүнд илүү чухал. Түүгээрч барахгүй хүүхдгүй байх нь том давуу тал гэж ч үзнэ. Учир нь хүчирхэг овгийн бүлгүүд үүсгээс сэргийлж, шулан ба жирийн хүмүүсийг баг болж хамтран ажиллахад ойртуулах болно гэж бодож байв. Гэнэт Найтингейл түүнийг тасалж юу бодож байгааг нь асуухад тэр ихэндээ балмагдана. Гэвч дараа нь түүнд хандаж бодлоо өөрчлөөгүй шуламтай гэрлэхэд бэлэн хിവэр гэдгээ тайвшруулна. Хадагтай Скол чимээгүйхэн гараад явсны дараа Роланд тэр эмэгтэй баяртай байсан уу? Эсвэл гонсоосон уу гэж өөрөөсөө асууна. Найтингейл ч мөн чимээгүй үлдэж Роланд бүх зүйл зүгээр гэж тоглоомоор төсөөлөн өөрийгөө тайвшруулна. Яг тэр үед хаалх хүчтэй онгойж Картер орж ирээд яаралтай мэдээ дуулгана. Лонгсонг цайзыг хааны хотоос ирсэн бүлэг эзлэн авч ноён Петро хоригдсон байв. Роланд энэ мэдээнд цочирдон хүршинэ. Ялангуяа Картер ердөө 50 рейцер бүхлээр нь цайзыг эзэлчихсэн гэж нэмэхэд бүр ч алмайрна. Дараагийн үзэгдэл Лонгсонг цайзын сүм дүрнэн. Тэнд цэргийн цус асгарч аимшигтай өмийн болж байлаа. Сүмийн тахилч эдгээр дайсны рейцаруудыг магадгүй сүмийн өгсөн эмийн нөлөөнд ор байгааг хараад балмагдана. Леман энэ бүхнийг сүмийн тусламжтай Лонгсонг эзэлж чадсан гэж хэлнэ. Тэр сэлмээ өргөөд тахилчийг цавчихын өмнө хаан Тимоти мандалт Грей цайзыг хурдан нэгтгэн гэж сүртэй мэдэгдэнэ. Дараа нь өөр нэг рейцер гарч ирээд доорх зойрноос нэмж им олцсон. Дөрвөн хайрцаг нийтдээ хэдэн мянган шахмал байгаа гэж мэдээлнэ. Леман үүнд баярлаж тун удахгүй 1000 орчим цэрэг энд ирнэ. Ийм олон эмтэй бол Хэлийн хотын эсрэг дайнд хангалттай гэж тогтлоно. Тэр манаа ханхүүгийн царайг дайснаа бүр мөсөн дарахад яаж хувирахыг харах гэж үнэхээр догдолсон байв. Харин Хэлийн хотод ханхүү Роланд Лонгсонг цайз дахь нөхцөл байдлыг тандахаар явуулсан тагнуулуудаа тис чятан хүлээн.
Яг цагта Найтингейл аянга Меги хоёрыг эргэж ирэхийг харамгацаа инээн. Тэд цонхоор шууд орж ирээд Лонгсонг цайзаас хөдлөн яг энд хурж ирэхэд ойролцоогоор 1000 хүн дагуулж явна гэж мэдэгдэнэ. Роланд 50 цэрэг яаж мянга болчих вэ гэж зочирдон гайхна. Меги дараа нь тэдний ердөө 6 морьтой, бусд нь явган, ихэнх нь хуяггүй, зэвсэг нь ихэвчлэн чад, хаяа сэлэмтэй гэдгийг тайлбарлана. Роланд энэ тайлбараас тэд бараг энгийн иргэд эсвэл тариачид байж магадгүй гэж ойлгож, яагаад Тимоти ийм өрөвдмөр хүчийг илгээж байгааг гайхна. Тэр Райн Вантай хийсэн Хөлийн хотын тулалдаанаас юм сурсангүй юу гэж бодно. Тэгээд л гинэт ойлгоно. Тэд сүмийн имээр тэр бүх галт зэвсгийн гал руу дайруулж байгаа юм байна. Хөлийн хот Тимотид сүм дэмжиж байгааг тэр ихнээсээ сэжиглэж байсан. Хэрвээ Хөлийн хот ийм олон мянган хүний аримтай нүүр тулах бол эхний аримд нь хүнд цохилт ирнэ гэж бодов. Дараа нь тэр хүмүүс дээр шүүгчдийн ариун чулуу байгаа эсхийг асуухад аянга ойртож зүрхлээгүй гэж. Харин тэнд байсан жижиг шувуу бүхнийг харсан гэж хэлнэ. Тэр шувуу шонхор болж хувраад бүхнийг ажигласан аж. Меги бялуу идэж суухдаа юу ч хараагүй ч тэдний хувцас дотор чулуу нуусан байх магадлал бий гэж хэлнэ. Роланд дараа нь Найтингейлд Мегитэй хамт голын дагуу дахин явж хажуугаар өнгөрөх усан онгоцуудтай таарах үед манан дотроо нуугдаж ойртож очоод шүүгчдийн ариун чулуунууд байгаа эсхийг шалга гэж даалгана. Найтингейл цонхоор үсрэн гарч хоёулаа нисээд одов. Роланд Хөлийн хотын оронд Лонгсонг цайзад илүү анхаараагүй дэ өөрийгөө харааж бүх цэргийг Хөлийн хот руу авчирснаар хөөрхий Петро хамгаалалтгүй үлдсэнийг ухаарна. Гэвч Анна түүнд одоо харамсал бухимдлаа хойш тавьж 3 өдрийн дараа эрэх мянган хүний армийг яаж зогсоохоо бод гэж хэлээд түүнийг тэрвэрэн юу ч болсон хажууд нь байна гэж амлана. Удалгүй хот бүхэлдээ тулалдаанд бэлдэж Найтингейл эргэн ирнэ. Роланд түүнээс юу олсноо асуухад тэр шүүгчдийн ариун чулуунууд ердөө хитгэн байгааг мэдээлнэ. Дараа нь аянга ухаж буй нүхнүүдийг заан юу болохыг асуухад Роланд тэднийг бункер гэж тайлбарлана. Эдгээр нүхийг тойруулан хан босгож жижиг цонхоор цэргүүд сум тавиад дотроо аюулгүй байх ёстой аж. Тэр солиотой эмэнд мансуурсан жад барьж довтолж буй хүмүүсээс цэргүүдээ хамгаалахыг хүсэж байв. Ийм хүмүүсийн эсрэг цорын ганц төгс хамгаалалт нь бункер гэж тайлбарлана. Мөн тэр 20 баг зохион байгуулж тус бүр нэг 12 фунтын талбайн бууг хариуцах бөгөөд энэ их буу 1000 метрээс илүү тусгалтай аж. Охид үүнийг сонсоод үнэхээр баярлана. Учир нь ийм их буутай бол тэд бараг ялагдчихгүй мэт байв. Роланд буцаж ирсэн тагнуулын бүлгийг юм идгэж урч тэд үнэхээр өсөж ядарсан байх нь мэдээж гэж хэлнэ. Үүний зэрэгцээ Найтингейл Аннад тулалдааны үеэр ханхүү Роландын дэргэд ойр байгаарай. Учир нь түүнд онцгой үүрэг байгаа гэж зөвлөнө. Анна ч зөвшөөрч түүнийг надад даатгах гэж хэлнэ. Дараагийн кадрт харгас рейцер Леман армаа хөөцөлдөж яаравчлуулахыг тушааж байв. Хэрвээ энэ нь хааны хотын рейцерүүд байсан бол Роландын толгой аль хэдийн Тимоти руу бутсан байх байсан гэж тэр тэмдэглэнэ. Түүний анд нөхөр эмгүү бол эдгээр хүмүүс зүгээр л чадахгүй новшнууд хിവэр үлдэх байсан гэж анхааруулна. Насан туршдаа бэлтгэгдсэн рейцерүүд ийм юмнээс болж тавуу ирэх нь үгүй болсон мэт санагдана. Ли түүнд хариу барьж энэ юмний нөлөө өнгөрөхөд зовлон нь улам аимшигтай болдгийг сануулна. Үүний зэрэгцээ Найтингейл тэднийг анхааралтай ажиглаж байлаа. Удалгүй тэд гинэт зогсох бөгөөд нэг рейцер ахлагчтай Хөлийн хотын цэргүүдийг олсон гэж мэдэгдэнэ. Леман Петро Роландад ийм хурдан мэдээлчихнэ гэж огт бодоагүйгээ гайхна. Тэр Райн Вантай хийсэн тулаанд Хөлийн хот урт тусгалын зэвсэг хэрэгэлсэн гих зурхлыг сонссон гэж хэлнэ. Тэр үед Гялба гарч том дуу гарсан гин. Одоо харж буй том дугуйт төхөөрөмжүүд бол тэр зэвсгүүд бидтэй гэж бодов. Гэвч тэд өмнө сонссноос хавьгүй том харагдана. Хажуугийн нөхөр нь тэд байнга буудна. Тэрнээс зүгтах хэрэгтэй гэж хэлнэ. Нөгөө нөхөр нь 1500 хүн. Дээр нь тэр эмийг уучсан учраас морь шиг хурдан гүйж чадна. Энэ удаа Хөлийн хотыг амархан сөөрүүлнэ гэж баярлана. Яг тэр үед Найтингейлийн хүүтэн дууг сонсоод тэр жинхэнэ утгаараа сандарч орхино. Тэр шивнээ сонсоод эргэж харсан ч юу ч байгаагүй. Нөхдөнд ч сонсоогүй гэж батлана. Ахлагч Леман харин Ливан дойруу зарим хүнийг авч орж хавчлагын довтлогоо хий гэж тушаана.
Тэр ардаа хүмүүсээ цуглуулж байтал гинэд хадагта айхоо ханаас ч юм гарч ирээд дэд ахлагч Левийн дуу хоолойг дуурайн цэргүүдэд имээ залхиад урагшаа дайргиж тушаана. Цэргүүд шууд хөөрч имээ залхиж эхэлнэ. Леман юу болоод байгааг ойлгож ядтал Найтингейл бууныхаа амийг нь яг духанд нь чиглүүлэн гарч ирнэ. Нэгэл сум тэр даруй тархийг нь бут нэргэнэ. Жаахан түр саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн хүүхдтэйгээ хамт. Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтээр уншигдана. Мөн нэг сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно. Одоо шууд бичлэгээ үргэлжлүүлье. Ихэмсэг ахлагч морниосоо унана. Харин түүний нөхөд юу ч болоогүй мэт урагш давшсаар. Левч мөн өөрийн дуу хоолойг дуурайлган ухаан алдан захирагдсан цэргүүдийг хилийн хотыг булааж авгаж хашгирч байхыг сонсно. Тэр дуу хоолойг нь дуурайж буй шулан байгааг ойлгосон ч бүх зүйл аль хэдийн оройтсон байв. Хүн бүр урагшилсаар түүний зогсоох оролдлогыг үл тоомсорлно. Зарим цэргүүд түүн рүү дайрахыг оролцсон ч тэр ууртайгаар шийдээд одоо шулам нарыг олж хүзүүг нь өөрийн гараар таслахыг зорив. Харин Хэлийн хотод манай цэргүүд тэр ухаангүй хүмүүсийг их буугаар буудаж бөмбөг шиг тараан бут цохиж байв. Бункрийн ойролцоо хүрсэн хүмүүсийг бууны галч мөн нураана. Манай цэргүүд тэдний зарим нь гар хөлөө алдсан ч дахиад ч хурдан давшиж байгааг хараад айж мэгдэнэ. Ахлагч Брайан эцэст нь ханхуугийн тэд бол хүнээс илүү чөтгөрийн аратан шиг гэж анхааруулсны учрыг ойлгоно. Цэргүүд тэр ухаангүй хүмүүс улам ойртож байгааг мэдээлэхэд Брайан хүн бүрт онилж галлаа гэж тушаана. Тэгмэгт сумнууд яг байндаа хүрч цэргүүд тасралтгүй бууцаар хизээч гуйсангүй. Нэмгэн сахалтай ахлагч бууга дахин цэнэглэн нэгэн ухаангүй рейцер бункерт авихыг анзаарч шууд онлон толгой руу нь буудана. Гинэт нэг цэрэг гадагш ширтэн зогсоход ахлагч тэр даруй доош суув. Тэд сум биш жад шидэж байна гэж хашгирна. Гэвч бүүнкрийн хананд тэд зөвхөн ойж унаад байв. Нэг цэрэг бүр тэр жаднуудаас болж бараг өмдөө норгочих чагснаа тоглоомоор хэлнэ. Гэтэл тэдний энэ бодол шууд л буруу болох нь илэрнэ. Нэг жад яг нэг цэргийн мөрөнд тусаж түүнийг өвдөлтөнд сөхрүүлнэ. Ахлагч зочирдож үргэлжлүүлэн галлаа гэж тушаан харин өөрөө шархсан цэргийг харж хандхаа амлана. Тэр хүний гарыг атгаад өөхөх гэж байна уу гэж асуухад түүний бие муу байгаач аминд нь хүрэхгүй гэдгийг ахлагч мэднэ. Жадыг болгоомжгүй сугалбал цус алдалт нэмэгдэх учраа шууд татаж болохгүй. Наана түүнд тусалж чадна гэдэгт итгэлтэй байсан тул "Бүү өнөөдөр чи өөхөхгүй" гэж тайвшруулна. Тулалдаан дуусмагц түүнийг аль болох хурдан наангийн дэргэд аваачна гэж амлана. Энэ хооронд ухаангүй цэргүүд сэг болсон газраар аимшигтай хурдтай давталсаар байв. Тэд унсан цогцлуудын завсраар ямар ч хайхрамжгүй гүйнэ. Манай элит цэргүүдийн нэг нь нөхөддөө 300 метрийн тусгалд бууга тааруулж шрапнел сумаар цэнэгэл гэж тушаана. Асар том их бууны сумнууд агаарт нисч ухаангүй довтлогчдын ихнээг цөмлөнө. Яг тэр үед тэдний нэг нь эмийн нөлөөнөөс сэрж авраг их бууны сум хөлнөөс нь дөнгөж өнгөрөхийг хараад үхтлээ айж өөрийн ирэхгүй ухарна. Эцэст нь гэртээ 3 эхнэр нь хүлээж байгааг тэр санана. Бусд нь ч мөн ухарч эхэлнэ. Эцэстээ тэд үхэл рүүгээ дэмий давшиж байснаа ойлгож эхэлнэ. Харин нэг зөрүүд цэрэг зүгтаахын оронд зогссоор байв. Гэхдээ 100 фунтын их бөө цээжинд тусахыг хэн хүсэх вүлээ? Ханхүү дайснуудад харамдаж эхэлснийг анзаараад эм нь өвдөлтийг намдааж чадна. Харин айцыг арилгаж чадахгүйг ойлгож гуниглав. Тимоти жирийн иргэд бүр жинхэнэ цэргүүд ч биш хүмүүсийг ашигласан явдалд тэр бүрч жигшив. Мөрөндөө жадтай хүн эцэст нь эмнэлэгт хүргэгдэж Анна шууд эмчилж эхэлнэ. Харин ойд Найтингейл дайсны сумаар оногдсон ч нүд ирмэхийн зуур алга болжээ. Рейцер түүний зугтсныг мэдээлэхэд Лев уурлан хилэгнэнэ. Тэр цэрэгт гарахт өгсөн байхад нь алдаж орхисонд нь загнана. Тэр эргэн гарч ирмэгцэн имээ залгиад унаг гэж тушаана. Гэвч яг тэр үед дээрээс мөчөр үндэс шиг зүйлс мөлхөн гарч тэнгүүдийг барьж боомлно. Лев хараал урсгаж амжилгүй байтал Найтингейл дахин гарч ирнэ. Тэд харц тулгарна. Эрэхтэй түүнийг чөтгөр гэж дуудахад тэр удалгүй шулам гэдгийг нь ойлгоно. Түүний эцсийн бодол нь манай охин буугаад арах мөчөд түүний хэр гоё харагдаж байгаад төвлөрч байв. Нар шингэхээс өмнө л тулалдаан дууссан байлаа. Найтингейл энэ нь Райн Вангийн бие биеэ нүтгэхээс амархан байсан гэж бодно.
Зөвхөн 5 хүн шаргацсан ч бүгд цаг тухайд нь нэмчлэгдсэн. Ханхуу даруйл дайсны цэргүүдийн эмийн нөлөө арилахад тэднийг бүү ал гэж тушааж аянга миги хоёрыг орчныг хянах үүрэгтэй үлдээн нэгдүгээр армийг талбай цэвэрлэхээр томилно. Эмийн нөлөө арилахад энгийн иргэд маш хүнд гач нөлөө үзүүлв. Баривчилсан цэргүүдийг цуглуулж лонг сонг цайз руу хөв. Олзлогдсон рицруудаас авсан мэдээллээр үлдсэн дайсны хүчийг системтэйгээр устгав. Мөн тэд Илч Петрийг гимтээлгүй суллаж, учир нь тэр нөлөө бүхий гэр бүлийн хүн байсан тул дайсны рицарууд түүнд гар хүрч зүрхлээгүй. Дараа нь ханхуу энэ замбраагүй байдлыг дахиж хизээж гаргуулахгүй гэсэн шин төлөвлөгөө гаргаж, армиа өргөжүүлж, зам тавьж, Лонг Сонг цайзад бүх нийтийн боловсрал нэвтрүүлэхээр шийднэ. Бүхнийг цэгцлээд тэр хилийн хот руу буцахаар шийдэж, Петров дахиж түүнийг бүү алдаарай гэж хэлнэ. Улаан үст түүний зөвшөөрч толгой тохино. Дараа нь Петро хоригдлуудыг яах вэ гэж асуухад эмийн нөлөө нь удахгүй дуусах тул тэд удаан тэсэхгүй гэдгийг мэдээд сулал гэж хэлнэ. Лонгсонг цайз дах ажлаа дуусгаад манай баатар усан замаар хилийн хот руу буцна. Өглөө эрт Найтингейл түүнийг яагаад ийм эрт босов гэж асууж жаахан илүү унт гэж хэлнэ. Дараа нь им уусан иргэдийн талаар санаа зовж байгаа юу гэж лавлахад түүний таамаг зөв байсныг манай баатар хүлээн зөвшөөрнө. Тэд бүгд Тимотийн хүчээр тулгсан зүйлсээс болж зовсон гэдг нь түүнийг одоо ч зовоож байв. Хэрв тэд тэр муу эмийг уугаагүй, бусдын удирдлагад ороогүй байсан бол тэд мэдэхгүй газар дэмий өөхөхгүй байсан гэж тэр онцлно. Эмэгтэй түүнийг буруугүй гэж тайвшруулахыг хичээхэд тэр өөрийг нь буруутгахгүй ч тэднийг зогсоож чадаагүй Тимотийн хаан ширээний төлөөх тэмцэлд өөр олон хүн золиослогдож нууцаар эм бэлддэг хүмүүс ч мөн энэ цус урсгалын хариуг төлөх ёстой гэж хэлнэ. Тэр сүмийг дарж бүхий л хүмүүс шуламтай хамт аз жаргалтай амьдрах боломж өгөхөөр шийдсэн үү гэж асуухад тэр яг тийм гэж инээмсэглэнэ. Дараагийн үзэгдэлд бид далай руу гарч эцэст нь леди Яшиг дахин харна. Нүдний хаалттай хамтрагч нь унтдаг аралд яагаад суурьсныг асуухад фьорд дахь хавирган сарны булан шиг том арлууд байхад болон унтдаг арал заримдаа түрлэх тавтдаг байхад тэр яагаад энд үлдсэн юм бол гэж гайхна. Ааш шуламтай мөргөлдөг сонирхолтой хүн олон биш. Мөн унтдаг арал эцэстээ живгч. Тиймээс л 3 дахь том арал байсан ч хоосон хിവэр байгааг сануулна. Гэвч тэр хүн амьдрах боломжгүй бол химжээ чухал биш гэж хэлэхэд шуламнаар байгальтай хүртэл оролдож чаддаг болохоор тэр санаа зовхгүй байна. Тэд сүмийн дааллаас ангид өөрсдийн нутаг болгоно гэж хариулна. Дараа нь тэр хөгшин ирээс унтдаг аралд хамгийн сүүлд хизээ очисон бэ гэж асууна. Тэр ойролцоогоор сарын өмнө тэндээ шулам охтын бүлгийг авчирч сувдан будааны талбай бүхэлд нь тарьж байсан гэж хэлнэ. Тэдний хөгжилтэй гайхамшигтай байсан мөчийг тэр дурсна. Гинэт өөр нэг далайчин ойролцоо ямар нэг юм харсан гэж ахлагчид мэдэгдэнэ. Энэ нь аврах чулуу мэт боловч үнэхээр асар том. Ойролцоо ганцхан газар бол унтдаг арал шүү дээ. Тэгтэл яагаад энд чулуу байж байх вүлээ гэж ахлагч гайхна. Гэвч түүний нүд хууртаагүй гэж мэдэгдэнэ. Харин ааш зүгээр л инээгээд байв. Учир нь энэ бүхний ард хэн байгааг бид одоо мэдэж байгаа. Ахлагч өөрөө хараад мэгдэнэ. Унтдаг арал илүү өндөрт өргөгдөж гарчээ. Ааш шуламнаар байгальтай оролдож чаддаг гэхээр нь энэ л байсан гэж сануулна. Эцэст нь бид арлын дээгүүр гарч ирэхэд шуламнаар гуйлдан гарч тэдний дундаас хани нэртэй хамгийн догтлом шулам тэргүүлнэ. Ногоо нүдтэй нэг охин түүнд тайвшир гэж хэлэхэд хоёр шулам гинэт эргэж харна. Ногоо нүдтэй охин тэр даруй өөрийн чадвараар тэднийг таньж тэд ирснийг мэднэ. Ааш буцаж иржээ. Усан онгоц эрэг дээр хүрэхэд дүүдээ хамгийн түрүүнд Сестра Молли леди Ашиг мэдчилнэ. Аашч бяцхан охины толгойг илэхэд ёс журамтай байсанд нь талархав. Далаачин Жек энэ газрыг нэгэн цагт там байсан бол одоо диваажин болжээ гэж алмайран харна. Молли тэд арал өөрөө өргөөгүй. Зүгээр л унтдаг арлын эргэн тойронд хэрэн босгосон гэж тайлбарлана. Ааш дараа нь жаахан охиноос ачаа зөөхөд тусалж чадах уу гэж асуухад охин баярлан усан бөмбөлгөө дуудаж хайрцагуудыг өргөн бусдын хамт алхаж эхэлнэ. Жек шуламнаас айж буй нөхөддөө дунд хурууга харуулan бүгд нийлээд ч Моллийн усан бөмбөлөгтэй харьцуулахад юу ч биш гэж сануулна. Тэд Моллиг хамт явахыг өрсөн ч тэр шулуухан татгалзна. Эцэст нь арлын төвд хүрэхэд ааш гэртээ ирсэн мэт мэдрэнэ. Ахлагч мөн энэ өөрчлөлтийг хараад бүрэн гайхна.
Тэд энэ арал дээр хэрэм босгож түрлэг орж ирэхэд ч усан давтаагүй байгааг хараад тэд яг далайн түвшнээс доогуур амьдарч байгаа нь лавтай гэж бодно. Тэр далайн ирэг дээрх нэг усны түвшин дээрх нөгөө хоёр бомтыг зааж хоёулаа ажилдгүй гэж асууна. Моли тийм ээ. Дээд бомт нь өндөр түрлэгт, доод нь нам түрлэгт ажилдаг. Тэгэхээр ямар ч үед хөлөг буух боломжтой гэж толгой дохино. Ааш газар нутгийг бишрэн харж байхад Моли хойд зүг рүү дохиж хатагта Тилигийн ордныг заана. Тэд онгоцноос ачаа булгах ажилтай байсан тул түр сална. Моли ахта цааш яваарай гэж инээмсэглэн хэлэхэд Ааш ч баяр дүүрэн инээмсэглэнэ. Шилтгэний хашаанд нэгэн бүсгүй эд шидийн дасгал хийж байлаа. Түүний тулалдааны чадварч эд шидэж аимшигтай хүчтэй харагдана. Тэр бүхийч зогссны дараа аашаараас нь сэмхэн очоод нүдээ дарж мэдчилнэ. Бүсгүй түүний шоглоомд уралсан ч энэ охин нь өөрөө Тили Уимблдон байв. Хоёр бүсгүй халуун дотноор гэртээ тавтаа морил гэж мэндэлж гараа атхан бараг л дурлсан мэт харагдана. Дараа нь ааш өмнөх мөчөд цахилгаан гялсхийсэн юм уу? Шин чадвар нь юу болохыг асууна. Тели энэ нь шин чадвар биш, харин эд шидийн чулуунаас гарсан гэж тайлбарлана. Тэр бэлээгээ тайлж чулуу шигтгэтэй бэлийг аашид өгч энэ чулуу эд шидийн хүчийг нэмэгдүүлж өөр төрлийн үр дүн гаргадаг гэж тайлбарлана. Догдолсон ааш шууд өмсөж Тили түүнийг туршаад үз. Чулуу дүүртэл эд шидээ урсгаад дараа нь гарга гэж зааварлана. Ааш зааврыг сэтгэл дүүрэн дагаж Эрдэнэд эд шидээ төвлөрүүлнэ. Гэвч хичээсээр байхад нь Эрдэнэ цахилгаан гаргаж чадсангүй. Тилийн найзынхаа өхөөрдөн оролдлогод инээмсэглээд магадгүй тэд шулам учраас эд шидийг мэдрэх чадвар нь өндөр болохоор бусдаас илүү амархан сурна гэж хэлнэ. Тэр энэ бэлийг 100-аад хүн дээр турсан ч хэдхэн л санааг нь маш хурдан ойлгож чадсан гэж хүлээн зөвшөөрнө. Ааш тоглоомоор чи намайг тэнэг гэж хэлээд байна уу? Гэхэд Тели өөрөө анхны оролдлого дээрээ л чадсан гэд бахархалтай хариулна. Тэгэхээр Ааш түүнтэй харьцуулахад жаахан тэнэг мэт сонсогдно. Гэнэт Ааш Тели рүү дайран урж гэнэт гинти нэгэн үнсэлт өгнө. Энэ хаашаа хүрэхийг хинч мэдэхгүйч түүнийг дагая. 5 кадр үргэлжилсэн догтлом үнсэлцсэний дараа тэд хойшилж Ааш Телигийн толгойг өхөөрдөн илнэ. Тэгэхэд бяцхан нь дургуутсан янзтайч тэнийг биш гэж яарвчлан тайвшруулна. Тели эргээд нүрээ буруулсан чихтэй өөр өөр чадвартай хідэн шулам энд цуглуулсан. Тэдгээрийн хүч сонирхлыг нь их татаж байгааг хэлнэ. Ааш сайн ойлгоогүй тул тайлбарлахыг хүснэ. Тели эхлээд эд шид гэж юу болох шуламдын чадвар яагаад тийм олон янз байдгийг асууж эхлэн нэг ижил мэт харагдахч тэдний эд шидийг ашиглах арга нь өөр өөр байж болохыг тайлбарлана. Гэхдээ эдгээр нууцлаг чулуунууд нь тэднийг ашиглаж буй хэн бүхэнд эд шидийн чадварыг стандартчлах боломж олгодог. Жишээ нь хин чин чулуугаар эд шидээ урсгавал яг ижил төрлийн цахилгаан гаргаж чадна. Тэр эд шид гэдэг нь бүхнийг захирах хүч байж магадгүй. Шуламнаар түүний зөвхөн нэг хэлбэрийг л ашигладаг гэж таамаглана. Эдгээр чулуунууд эд шидийн чадварыг өсгдөгч өөрөө эд шид үүсгдэггүй. Байгалийн уу эсвэл хүний гараар бүтээгдсэн үү гэдг нь тодорхойгүй. Харин алдагдсан балгасаас олцсон байж магадгүй гэсэн цуурхал бий. Одоогоор олсон нь цөөнч зүүн ойн тэнгисийн салхи бүсэд эртний балгас байдаг тухай сонссон гин. Тэр өөрөө очиж шалгахын хүслэн болжээ. Ааш тунгалаг усны бомтоос хөдөлснөөс өмнө Гарсиа Уимблдоны хард албаны флот тэнгисийн салхи бүс рүү хөдөлж байгаа тухай сонссон гэж ярина. Энэ бол Тимотигийн мэдлийн газар тул Гарсиа флотороо арын баазууд руу довтлох зорилготой байж мэднэ гэж таамаглана. Тэлэч мөн санаа зовниж тэнгисийн салхинд иймэрхүү тулаан үргэлжилбэл газар бүхэлдээ шатаж сүм уймын самууныг ашиглан давуу тал олж мэднэ гэж санаа зовно. Грей цайз нэг удирдагчийн дор нэгдээгүй цагт Эвервинтер шиг сүмд залхигдана гэж эмэв. Гинт Ааш, Тели ба Роланд Уимблдон хоёр үнэхээр адилхан харагдаж байгааг анзаарсандаа цочирдно. Найз нь түүнийг юунд тэгтлээ алмаарсныг асуухад Ааш Тели яг Роланд Уимблдонтай адилхан харагдаж байна гэж шууд хэлнэ. Ааш Роландыг харсан тухай мөн баруун бүс рүү аялсан тухайга дэлгэрэнгүй ярьж өгнө. Тели үүнийг сонсоод Аашийн харсан хүн бол жинхэнэ Роланд Уимблдон биш гэдэгт шууд итгэнэ. Хэн нэгэн орлуулсан байх ёстой гэж тэр хатуу хэлнэ. Хэрэв Роланд олон шулам цуглуулж байгаа бол шуламд удирдуулж байгаа эсвэл нэг нь түүний дүрийг авч өөрийг нь дуурайж байгаа байж таарна гэж тайлбарлана.
Түүний харуулж буй мэдлэг ухаан нь шүүхийн багшаас гарсан зүйл байж чадахгүй гэж үзнэ. Ах дүүсийнхэн дундаас хамгийн маргаангүй нь Роланд байсан ч тэр өөрийн жинхэнэ зангаа нууж чадахгүй худлаа ярихдаа тун муу гэдгийг тийлээ мэднэ. Одоогийн хүн нь түүний тэнийг ядаргаатай ах байхаа болжээ. Гэхдээ ямар ч байсан тэр л түүний ах. Тэр ах дүүсийнхээ дундаас хамгийн бага төвөгтэй нь бөгөөд түүнтэй холбогдох хүсэлтэй байна. Ааш Меги бордоо талд үлдсэн ч сарын эцэст хөлийн хотоос мэдээтэй ирнэ гэж хэлнэ. Түүнийг хүлээж байх хооронд Тилийн цэвэрлэгээний төлөвлөгөөгөө эхлүүлэхийг санал болгоно. Тэд фьордыг сүмийн нөлөөнөөс бүрэн цэвэрлэж шуламдад аюулгүй бүс болгоно. Ааш назынхаа гарыг тоглоомоор атгаж үнсээд хатангийн хүслийг биелүүлнэ гэж амлана. Дараагийн үзэгдэлд манай гялалцсан охин шинэ хийсэн толио ширтэн өөрийгөө бишрэнэ. Бусд нь ч түүнийг хараад баяртай байсан бөгөөд энэ бол мөнгөн шинж чанартай бүрхүүл бүтээж өөсөвгүү тунгалаг тосголыг бий болгосон сахын гавья гэж бүгд хүлээн зөвшөөрөв. Харин хатагтай Лилийн эмэгтэйчүүд ийм зүйлд үргэлж татагддаг нь залхмаар хэмээн бардам хэлнэ. Тэгэхэд өөр нэг ихч түүнд чи өөрөө ч эмэгтэй шүү дээ гэж сануулна. Лили санаа алдаад тийм ээ гэж хүлээн зөвшөөрөгч Венди шиг эмэгтэй хүний хамгийн том зэвсэг биш гэдгээ дурдна. Ойролцоо зогсох Вендиг заахад өөрийгөө нууж зогссон шувуухай дүртэй нэгэн ч энэ яриаг сайн ойлгоно. Тэр бүр өөрийнхөө хавтгай цээжийг хараад Венди шиг том чавганцтай болохыг хүсэж байгаагаа ч илэрхийлнэ. Үүнтэй зэрэгцээд бид дахин Анна, ханхүү хоёрыг микроскоп оролдож байгааг харна. Ханхүү Анна туршиж үзгэж урам өгнө. Анна микроскопоор шагайхад усан дотор юм хөдөлж байгааг хараад цочирдно. Нухацтай харвал тэнд жижиг жижиг хорхоонууд сэлж байлаа. Бусд нь ч тойрон цугларч болж буйг гайхан харна. Харин Меги айдас хурч ийм заваан хорхоо идэж байна ихээр усыг уухгүй гэж мэдэгдэнэ. Хатагтай Скол эдгээр нь үнэхээр амьд амьтад мөн үү гэж асуухад ханхүү протист буюу нэг эст организмын тухай нарийн тайлбар руу орж түүнээс ч жижиг бактери, вирус хүртэл усанд оршдгийг хэлнэ. Энэ хооронд шинжлэх ухааны хичээлд үргэлж суусангүй Найтингейл мөн адил бохирдсон ус уух боловч хорхоотож байгаагаа мэдмэгцээ амандаа байсан бүхнийг нулимна. Хин нэгэн ус уухад үнэхээр хорхоо идэж байгаа гэж хашгираад тэр зочин биеэ дарна. Эгч нар микроскопоор шагааж ханхүү ийм хачин мэдлэгийг хаанаас авсныг сонирхно. Хоол удаан муудахгүй байх чадвараа ашиглан энэ нь усанд ч хэрэглэж болох байх гэж Лили бодно. Тэгээд туршиж үзэхэд баам түүний эд шид хяналтаас гарч усанд урд нь байгаагүй бичил биетнүүдийг хормын дотор үүсгэн тэд усан дах бүхнийг идэж олноор үрчинэ. Найтингейл Лилийн нийт шидэд асуудал гарч байгааг анзаарахаас өмнө Лили өөрийнх нь нийт шид нийгэм бөөн зүйл болж цугларч хачин амтан үүсгэж байгааг харуулна. Ханхүү микроскопоор хартал эдгээр хорхоо мэт зүйлс Лилид ёсолж байгаа нь харагдана. Бүгд Лилийг багийнхаа 3 дахь хөгжилд хүрсэн шулан болсон гэж баярлан уухайлна. Охин улайж жижиг бөмбөлөг онлыг ойлгож өөрийн чадварыг хөгжүүлсэн гэж нилээд ичингүүрэн зөвшөөрнө. Гэхдээ дэлхийн ертөнц бүхэлдээ жижиг бөмбөлгүүдээс тогтдог гэдэгт одоо хүртэл толгойд хүрэхгүй байлаа. Түүний бодлоор ган чулуу жижиг бөмбөлгүүдээс тогтдог байсан бол зүгээр л тоос мэт бутрах ёстой. Ямар ч тач түүний дуудсан хорхоонууд усыг цэвэршүүлж байгаад гайхан бишрэнэ. Ханхүү дараагийн алхам нь ганцаарчилсан туршилт гэж хэлээд түүнийг цаг хугацааны явцад ямар үр дүнтэй, шүүгчдийн ариун чулуутай хэрхэн ургуулд ортгийг шалгах ёстойг тайлбарлана. Хэрвээ амжилттай болвол Хийлийн хотын ангаахын хөгжүүлд том алхам болох байв. 3 өдөр туршсны дараа ханхүү Лилигийн дуудсан ягаан хорхоонуудыг эцэг төрлийнхэн ба хуулбарууд гэж 2 бүлэгт хуваана. Лили шүршүүрт орж сэргэхдээ түүнийг зохион бүтээсэн ханхүүд инээд хурч тухайн үед түүний язгууртны тансаг байдлыг шүүмжилж байсан өөрийгөө ч санан инээмсэглэнэ. Гарсны дараа тэр муунд ч шүршүүрт ороорой гэж хэлэхэд охин дэрээр цохиж түүнийг урвагч гэж загна. Лили найзынхаа гинэт давталсанд цочирдоход мөн түүний тайны боол онлыг шоолж байсан мөртлөө шин чадвар гаргаж ирсэнд нь сануулна. Лили мөрөө хавчаад өөрийн хөгжлийн тайны боолтой огт хамаагүй ханхууч хүмүүс эволюц болохын тулд заавал итгэх албагүй гэж хэлсэн гэж тайлбарлана. Мөн тайвширч өөрийнхөө ойлгохгүй харагддгүй соронзон орон чадварыг яаж ойлгох вэ гэж түгшин асуухад Лили өөрөө ч мэдэхгүйгээ хүлээнэ. Тэр зөвхөн өөрийн чадварын гадаад дүр төрхийг л мэддэг. Ханхүүгийн бактерийн тухай лекцүүдийг юу ч ойлгодоггүй, толгой нэргдэг гэж ёжлно.
Мөн өөрийгөө аль хэдийн хөгжсөн ч ханхугийн ажилд хэрэг болохгүй вэ гэж санаа зовж байв. Лили түүнийг зүгээр л шүршүүрт ороод өөрийн чадварыг олоод үзгийж нууцлаг байдлаар хэлнэ. Мөн эргэлзэж байхад Лили Анатай хамт шүршүүрт ор гэж тодруулна. Энэ нь бүрч ичээж орхино. Дараах нь цэнхэр ус дохин эцэст нь амтай хамт шүршүүрт орж байгааг харна. Тэр ичингүүрэн их завгүй байдаг Ахмадтай зөвхөн усанд орж байж л ярьж чадсандаа уучлалтгүй нь. Ахмад нь түүнээс юу ярихыг хүсэж байгааг асуухад саяхан Меги хүртэл ирээд бүгд өөрсдийн дураар идэвхтэй суралцаж байгааг тэр дурдж өөрийгөө бусдаас хоцорч байгаагаа мэдэрнэ. Ахмад нь хүн бүр өөрийнхөө хичээж буйг тайвшруулж шулам нар өөрсдийгөө чадвараа ирээдүйн замаа ойлгохын төлөө тууштай ажиллаж байгааг хэлнэ. Анна өөрийг нь ханхуу чиглүүлж чадвар нь муу санааны төлөө биш сайн зүйлд ч хэрэглэж болдгийг ойлгуулснаар өөрийгөө хөгжүүлсэн тухайгаа хуваалцна. Тэр өөрийн жуниорд өөрийгөө хүчлэх хэрэггүй харин өөрийнхөө хурдаар сурсаар бай. Тэгвэл аяндаа ахина гэж зөвлөнө. Сериос ярианы дараа Анна мууны толгойг шампунаар илэхэд муу нь ихэд ичингүүрнэ. Тэд өмнө нь шампунь гэж ийм юм байгааг ч хараагүй байсан. Хариу барих гэж муунч бас Аннагийн нурууг угааж өгнө. Үүний дараа бид хатагтай Мэг хотын үнэртэй савн сонирхож байгааг харна. Картер үнийг шилтгэний хүн бүрийн хэрэгэлдэд алдартай бүтээгдэхүүн тосыг сайн арилгаж сарнай үнэр үлдээдэг гэж магтана. Хатагтай Мэй өөрөө үнэрлээд үнэхээр тааламжтайд гайхна. Хааны хотын үнэтэйс хөрчгүүдтэй харьцуулахад ийм том үнэртэй савн ийм хямд үнэтэй байгааг бүрч гайхан биширнэ. Картер тэд өөр өндөр өртөгтэй материал ашиглан өртгийг нь бууруулж чадсан гэж тайлбарлаад түүнд хідэн блок савн худалдаж авна. Хүн бүрт 2 ширхэг өгдөгч хэрэгтэй бол ханхууд хэлж ахиулж болно гэж ч хэлнэ. Савнгаа авсан хатагтай Мэй эхэндээ гайхсан ч эцэстээ инээмсэглэн баяртайгаар зөвшөөрнө. Картер түүнд бэлэг сонгож явсан бололтой. Хатагтай Мэй өмнө нь Лонгсонг цайзын театруудад ажиллаж байсан ч Хэлийн хот шиг жижиг бичиг үсэггүй юм шиг хотод ажиллахыг хүсээгүй түүхээ эргцүүлж сууна. Гэнэт Картер бэлгээ барьсаар ирэхэд хайрцгийг нь нээхэд дотор нь түүний гоо үзэсгэлэнг тусгасан гайхалтай тал байв. Картер ч түүний сүүлийн үзүүлбэрээс хойш гоо үзэсгэлэнгэд магтаж дахиад хамт цаг өнгөрөөх үү гэж зөөлөн асуухад Картер үнэхээр түүнд сэтгэлтэй бололтой. Магадгүй тэр ч мөн адил байж мэднэ. Дараа оройн тэд сайхан цаг өнгөрөөсний дараа хатагтай Мэй ээлж Петрод загтал бичиж цайзын театр дах Хони Сакл гэр бүлд туслахаар буцахгүй. Харин Хэлийн хотод үлдэж илүү гүнзгий суралцсан жүжигчний замналаа өргөжүүлэхээр шийдснээ бичнэ. Ингэснээр Картер эцэст нь ганцаараа биш болов. Хэлийн хотод дараагийн өдөр ирэхэд шинэ Рицер 2 дугаар армийн сургалт маш сайн явж байгаа. 7 хоногийн дараа бай онох бэлтгэлд бэлэн болно гэж мэдээлнэ. Тэр үед ханхуу шинэ Рицер хэн болохыг огт танихгүй байсан тул зөвлөх рүүгээ гайхан харна. Тэгтэл Картер Ланнис болсныг мэднэ. Картер баг зэрэг ичиж өнгөрсөн шөнө сахлаал зассан дахиж битгий доогл гэж гуйна. Гэвч ханхуу зөвлөх хоёр түүнийг бүсгүй хөөж яваад ийм болсон гэж инээж дийлэхгүй байв. Батчулуун төр тогтохын хүсэлтээр энэхүү бичлэгийг та бүхэндээ хүргэлээ. Дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.